Хэдэн найзууд Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар тойрон аялахаар болж Улаанбаатар хотоос хөдөллөө. Хөгжилтэй аялал үргэлжилсээр замын уртад өлсөж ундаасан тэд цайны газар олж хоол идээд хулгар шарын мах сураглав. Гэрийн эцэд тарваны мах зарна. Өөрсдөө өчөж янзлаад өгнө гэсэн тэд хоёр тарваг худалдан авахаар болжээ. Гэрийн эзэн эр хэлэхдээ тарваны илэг илэгний өвчнөд, бөөрн их, хүм махан нойр булчирхаад, цөсөн цөсний өвчнөд сайн. 3 өглөө өлөн илгэн дээрээ түүхийгээр нь усаар даруулж залгиараа гэж зөвлөсний дагуу нэг залуу нь 3 өдөр хэрглэжээ. Түүхий бүтээгдэхүүн хэрглэсэн залуу 6 хоногийн дараа халуурч, бөөлжиж, гүйлгэж эхэлсэн ба эмийн сангаас эм авч хэрглэсэн боловч биеийн байдал сайжрахгүй хүндэрсээр аймгийн нэгдсэн түн эмнэлэгт биеийн байдал хүнд ирж үзүүлжээ. Тарваны мах хэрглэснийг нь бусад найзууд нь хэлсэн ба зоонодын өвчин судлалын төвийн шуурхай хариу арга хэмжээний багийнхан тарван дахал өвчин болохыг баталж аймгийн төвийн хэмжээнд хөл хорой тогтоолоо. Гэвч хэтэрхий оройтож эмнэлэгт хандсан залуугийн биеийн байдал хүндэрсээр нас баржээ. Түүний гэр бүлийнхэн эмгэнэлт мэдээг сонссон даруйдаан яаран ирлээ. Тарван дахлаар нас барсан хүний оршуулах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага хатуу хяналтан дор гүйцэтгэх дүрм журамтай учир гэр бүлийнхэн түүнтэй салах ёсч хийж чадалгүй харамсалтайгаар хоцорсон юм. Бодит явдлаас сэдэвлэв. Тарваг агнахгүй, арсыг нь өвчихгүй байх. Тарваны мах дотор эрэгтнийг түүхийгээр нь хэрэглэхгүй байх. Агнсан тарваг түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх. Тарваг тулам худалдаж авахгүй байх. Бөөс бүрэгт хазуулахаас сэргийлж тарваны нүх дош руу ойртохгүй байх. Эрсдэлтэй бүлгийн хүмүүс тарван дахлын вакцин жил бүр хийлгэх. Тарваны үхтэл, сэгзэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагтай таарвал гар хөрөхгүй, орон нутгийн болон зоонодын өвчин судлалын үндэсний төвд мэдээллэх. 70 38 24 20